Өөрийнхөө тухай заавал сайрхаж ярих шаардлагагүй байсан боловч та нар намайг ийм байдалд орууллаа. Одоо их эзэн надад юу үзүүлж ойлгуулсан тухай ярив. 14 жилийн өмнө ертөнцийн эзэн Есүст итгэдэг нэгэн хүнийг өөрийнхөө орших ертөнцид аваачжээ. ертөнцийн эзэн түүнийг үнэхээр тэнд аваачсан. Эсвэл үзэгдэл үзүүлсэн аль нь болохыг би тодорхой мэдэхгүй. Зөвхөн ертөнцийн эзэн өөрөө л мэднэ. Тэр үзэгдэлд эсвэл тэр байдалд аль нь болохыг би мэдэхгүй. Зөвхөн ертөнцийн эзэн мэднэ. ертөнцийн эзэн тэр хүнийг оруулахдаа өөрийнхөө ёр бусын жаргалыг өгч олон юм тайлбарлажээ. Тэр бүгд нь ёр бусын юм учраас өөр хүнд энэ тухай дамжуулан хэлж болохгүй байлаа. Хэрв дамжуулах боломжтой байсан бол ёр бусын тэр юмыг бусдад ойлгуулан тайлбарлах арга байсангүй. ертөнцийн эзэн тэр хүнийг өөрөөр хэлбэл намайг хэр зэрэг их хайрлаж ямар сайхан юм хийж өгснийг би ярихдаа өөрийгөө магтахгүй. Хэрв та нар надаар заавал өөрийн тухай яриулах гээд байвал би зөвхөн хэр зэрэг дорой болохоо батлана. Гэхдээ би өөрийгөө хоосон тэнэг амтэн мэт худал магтахгүй. Бусад хүмүүс миний хийсэн бүхнийг харж, хэлсэн бүхнийг сонсоод хэрээс минь хэтрүүлэн үнэлэхийг хүсээгүй учраас өөрийгөө магтахгүй. ертөнцийн эзний харуулсан туйлын гайхамшигтай тэр ёр бусын байдлыг үзснийхээ дараа би бардамнах ёсгүй байв. Тиймээс ертөнцийн эзэн бардамнах сэтгэлийг минь зайлуулахын тулд намайг зовоох зөвшөөрлийг адгийн муурын сүнсэнд өгчээ. Тэгээд би арьс маханда аимшигт том өргөс оруулсан мэт тэсвэрлэхийн аргагүй зовж байлаа. Энэ зовлонг надаас зайлуулаач гэж би 3 удаа ертөнцийн эзнээс гуйхад хэрв надад итгэдэг хүний хүч чадал мөхөсдвөл миний хүч чадал бүр тодорхой харагдах учраас би энэ зовлонг чинь зайлуулж өгөхгүй. Миний өгч байгаа хайр ивэл чамд хангалттай гэж надад хариулв. Ийхүү Есүс Христийн хүч чадлыг харуулахын тулд би өөрийнхөө дорой байдлаар бахархах дуртай. Би Христийн төлөө хүмүүстд доромжлуулж хүч чадал мөхөстөн хүнд бэрх байдалд орж гавчлаг зовлонг туулахдаа үнэхээр юм баяртай байдаг. Учир нь ядуу дорой болох үед л минь ертөнцийн эзэн ёр бусын их хүч чадлаа өгч тусалдаг билээ. Би та нараас болж тэнэг амтэн мэт өөрийгөө магтлаа. Учир нь би мөхөс дорой өчүүхэн амтэн хэдий боловч тэр зэгсэн сайн төлөөлөгчдөөс чинь нэг их доргу учраас Есүсийн төлөөлөгч мөн болохыг минь та нарт тэдэнд батлах ёстой байсан. Гэтэл тгээгүү учраас би өөрөө батлах хэрэгтэй болов. Гэвч үнэхээр Есүсийн төлөөлөгч болохыг минь та нар мэднэ. Учир нь та нарын дэргэд хавчлаг зовлонг туулж байхад минь ертөнцийн эзэн олон хүчтэй гайхамшигтай үйл явдал надаар хийлгэж Есүсийн жинхэнэ төлөөлөгч болохыг минь ёр бусын аргаар олонтой баталсан. Бас нэг асуудал байна. Та нарт ярьсан Есүсийн тухай миний яриа бусад төлөөлөгчдийн яриатай адил бөгөөд нэг л юмар би өөр байх. Үүнд би та нараас хизээч мөнгө аваагүй. Үүгээрээ би бусдаас ялгаатай байсан бол уучлаарай. Одоо би танайд 3 дахь удаагаан очих гэж байна. Гэвч би та нараас мөнгө авахгүй. Яагаад гэвэл миний хэлсэн ёсоор Есүсийн үгийг баттай дагахыг би та нараас шаардах ёстой. Харин мөнгө чинь надад хэрэггүй. Есүсийн тухай ярихад минь та нар итгэж одоо би нэгэнт та нарын эцэг мэт болжээ. Гэтэл хүүхдүүд нь эцэг эхийнхээ төлөө биш, эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө мөнгө хурааж хадгалдаг ёстой. ертөнцийн эзэнд амьдралаа зориулахыг чинь хүсэхдээ би өөртөө байгаа бүх мөнгө, эд хөрөнгөө зарж амьдралаа та нарын төлөө өнгөрөөж байна. Ийм их хайрыг минь мэдсэн хэрнээ намайг үл ойшоож үгийг минь дагахаас татгалзагч нь сайн хэрэггүй. Хүнээс мөнгө авдаггүйг минь та нар сайн мэднэ. Залт итгээд болохоор тэр та нарыг мэхэлж байна гэж зарим нэг чинь миний тухай ярьжээ. Гэвч би танайд хэд хэдэн удаа хүн явуулахад тэдний хэн ч заллин мэхэлж та нараас мөнгө аваагүй. Тугайлбал би титийг нэг нөхрийнх нь хамт явуулахад тэд та нарыг мэхлээгүй, юм ч аваагүй. Харин миний адил үнэт шударгаар хайрлан үзэж Есүсийн үгийг хэрхэн дагахыг зааж өгсөн. Энэ бүхэн үнэн болохыг та бүхэн өөрсдөө мэднэ.
Та нар үүнийг уншаад зөвхөн өөрийгөө өмгөөж байна гэж миний тухай бүү бод. Үгүй шүү, хайрт нөхөд минь ээ. Зөвхөн та нарыг Есүст баттай итгүүлж, түүний үгийг бат дагдаг болгохын тулд би Есүс Христтэй нэгдсэн учраас өөрийгөө ертөнцийн эзний өмнө байгаа мэтээр бодож, бүхнийг та нарт үнэн сэтгэлээс ярьж, ашигтай бүхнийг хийж өгдөг. Энэ захиаг бичсэний учир нь гэвэл намайг очиход та нар Есүсийн үгийг хүссэн ёсоор минь дагаагүй байж магад. Тэр үед би та нарыг зэмлэхээсөөр аргагүй эвгүй байдалд орж болно. Одоо та нар хоорондоо муудалцж, бие биедээ атаархан уурлаж, хувиа хичээж, бие биеэн ховлож, доромжилж, бардамнаж, дэг журамгүй байдал гаргахвэ гэж би болгоомжилж байна. Танайд дахин очихдоо бузар муухай гин хийж, зав хайрч, дэглэм журамгүй байдал гаргасаар байгаа хүмүүсийг үзвэлээ. Би гүнээ хүндэт ертөнцийн эзнийхээ өмнө ичгүүртэй байдалд орж, уйлахаас өөр замгүй болно гэж одооноос эхлэн айж байна.